Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон ихтгэл бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Инсод. За хэдгээр сургууль вэ? 24. 24-р сургуулийн 34 нэрээ. 34-р сургуулийн багш нь хэн блэ? Багшийн нэр хэн блэ? Юу вэ? Гинт толгомдсон оо. За дараагийн хүүхэд нь хэлээрэй заяа. Дараагийн хүүхэд нь нэр хэн блэ? Энерл. Энерл орж ирсэн. Хэдгээр ангив? Бас нэг анги мартцсан уу? Бити сандар заяа. Дараагийн хүүхэд нэр хэн блэ? Миний Ария. Ария. Ария хэдгээр анги? Би 1-р анги. Оо. Аль сургуулийн? 115. 115 дугаар сургуулийн Ария орж ирсэн байна. Энерл чинь 115 их уу? Оо, 115-2 хүүхэд. За дараагийн хүүхэд нэр хэн блэ? Содонгой. Содонгой аль сургууль вэ? 34-р сургууль. 34-р сургуулийн Содонгой орж иржээ. Дараагийн хүүхэд Цэндавш. Цэндавш. Бас 34. Багшийн нэрийг ингэ Янжлам. Янжлам багштай 34-р сургуулийн дараагийн хүүхэд Тэргүүн чулуу. Тэргүүн чулуу бас 34 их тийм ээ. За 15 дугаар сургуулийн Энерл Ария гэсэн хүүхдүүд орж ирсэн байна. Багш нь нэр нь хэн гэлээ? Саран Туяа багштай 2 хүүхэд байна. За ингээд 1-р анги 2-р ангийнханд хөөрхөн зураг зурна да. Манай хүүхдүүд чинь нэг гоё онцлог байдаг. Хүүхэд зурх дуртай тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ биш үү? Нэг дуучин охиныг ч юм уу тийм ээ. Шүлэг уншиж байгаа, магтаад хэлж байгаа охиныг зуръя заа юм. За багшийн дуурайгаад яг ингээд дагаад үзгээ аваад 100 дугуй дүрс зурна. 100 дугуй дүрс зурхтаа энэ ингэж доороос ингэж хоёр номон зураас зураад нөгөө хүүхдийн маань яг хүзүү байх нь шүү дээ. Ингээ хийчихнэ. Хүүхэд зурхад энэ арга их зүгээр үйд. Ягаад гэвэл зурхад их хялбархан байдаг арга байхгүй юу? За одоо нөгөө яг эрүү хэсэг хүзүүтэйгээ гараад ирлээ тийм ээ. Тэгэнгүүт нь эндээс нь ингээд хоёр номон зураас зураад ингээд уудад ирэхлээр яг хүүхдийн толгой гараад ирж байна тийм ээ. За багш нь яг эхнийх нь энэ хэсгээр яаж зарж яах гэдээ яраад гой. Зэрэгтэй. Нэг би чадна гэж та нар нэг түр хэлсэн шүү дээ өөрийгөө. Яг тэрэн шиг. Том толгойгийн том зурх тусмаа их гоё болно шүү. Дуулж байгаа хүүхэд чинь. За дээл өмсгийг өвлөө шүү дээ. Дээлийнхэн захыг ингэж хийгээд хөөрхөн Монгол дээлэн өмссөн. Гараа урдаан авцсан. Манай уртын дууч чинь голцох ингэ дуулж идэв. Тэгэхээр энэ уртын дуу дуулж байгаа хүүхэд болох нь шүү дээ. Өөч. Ингээд. Чихэн доторх энэ чинь. За доошогоо. Бүс дээгүр. Бүсгүй хүүхэд өгнө шүү дээ. Багш яаж вэ? Их өндөр хийж байна тийм ээ. Дээлийнх нь юг урт хийж гин гэсэн үг юм тийм ээ. За энийгээ сайхан гараал явчаарай. За одоо их гоё юмнууд нь орж ирнэ. За ямар ч үсэн хэдүүлээ хөлийг хийчихье. Хөл хийхэд бол амархан шүү дээ. Ингээл. Хөлөө жаахан томхон хийвэл зүгээр идэв шүү. За ингээд хүүхдийн маань яг ерөнхий төрх нь гараад ирж байгаа. Зэрэгтэй зүйтэй. Гараа доошоогоо ингээ өнжүүлсэн ч байж болно шүү дээ. Тэгээ та нар өөрсдийнх нь төсөөлөлөөрөө зохиогоод тэгээ сайхан зураад байна шүү дээ. Сайхан зургууд болж байна да.
Дээл нь урт, доошоо нэлээд урт. За үсүүл ингэж. Нэг сүжигдсэн үс чинь нэг ингэж харагдаад идэв шүү. Оо энэ үл ингээл нөгөө үзгээр бодоо өвчин шүү дээ. Тэгээ энийг урт хийвэл их гоё шүү. За одоо болно. Энийг ажилуулахаар урт хийх тусмаа гоё харагдана. Нэг талдаа үсээс үжицсэн хөхт байж байгаа шүү дээ. За эндээс аваад бас яг энэ шиг ажиллах ингээл 100 дугаар дүрсийг будаа явуучих нь шүү дээ. Оо эндээ нэг юм тууцтай. За ингээд нөгөө хөх чинь гараад ирж байна. За та нарт ийм биерэн хар палмастер байгаа. Энэгээрээ ингээд илэх маягтай яг уу хүүхдийн хөвсийг ингээд гүйцэгээ бодчихно. За үсийг бол янз бүрээр бодж болно. Багш нь бол одоо нэг ийм өнгөөр бодчихлаа. А та нар бол одоо ямар ч өнгийн үс хийж болно шүү дээ хүүхдүүд тийм ээ. Оо энийг ингээ илэх маягтай. Гэж ах бодчихно. За зураг будах тусмаа их гоё болж ирдэг юм шүү. Ялангуяа 1-р 2-р ангийнхан болов шүү дээ. Хүн зур харга. Хүн зураа сурчих юм бол ямар ч амтэн чөлөөтэй сайхан зурч чаддаг бол. За дуулж байгаа охиноо шүү дээ. Амнаас нэхэлчээ. Оо ингэж 100 дугуй хийвэл их хөөрхөн бол. Хамрынхан дээр ингэж амрыг ингэж. Дуулж байгаа хүүхэд чи яг уу нүдэ амтсан байж болно тийм ээ. Хөмсг нь жах ийм. За хүний төрхийг бол янз янзаар гаргаж болдог. Одоо ухаан энэ бол инээж байгаа төрх байж болно. Тийм ээ. Энэ бол дуулж байгаа учраас яг уу. Оо энэ сайхан ингээ уруулыг хийгээд хэдийн бас тацчих шүү дээ. За ингээл бодох явцдаа хэдүүлээ яг уу. Дугаан дуулан шүлгэн үлсэн авьяасаа үзүүлнэ тийм ээ. За энэ дээр нэг юм тавьчаад нүрийг цагаанаар нь үлдээгээд өнгө тавих хэсэг нь цав цагаан сарайтай хүүхэд ингэж гарч иж тэр. Яг сүүдэр хэсэгт нь яг уу. Нүднийхэн дээгүүр ийм сүдрөгч болно. Хамран дээр нь яг уу бас ингэ сүдрөгч гэнэ. За одоо амыг нь хийхлээр, уруулыг нь хийхлээр хэлийг нь бултайлгалаар их хөрх бол гараад ирнэ. За дээл одоо тууц хоёрыг бол одоо та нар чөлөөтэй өөрсдөө өөрийнхөө айл гоё өнгөмөр байна. Дуртай өнгөөрөө будчих гэсэн үг байхгүй юу? За ингээд инк сувдаас эхлэе. Инк сувд дуудуулах юм уу, шүлгүүших юм? Уйхас төвзөх үнэн түүхээ олж мэдээ. Хийсэд эзэнтэй эрдэм ном сууранда. Хийсэд эзэнтэй эрдэм ном сууранда. Нэг хоёроор тожигсэд нэмэт цасаж бодож суурзаа. Өөрөө би чадна гэд өнгөрсөө язгаж мэдээ. Хийсэд эзэнтэй эрдэм ном сууранда. Хийсэд эзэнтэй эрдэм ном сууранда. За сайхан дуудуулсан инк сувдаан баярлалаа. Энэ л юутэй шүлгтэй дуутай юу? Энэ дуу юу шүлгүү? Сүлэг. За шүлгүү. Дууч болно.
Ээжтэй аавтайгаа эмээтэй өвөдөө хөдөлтөө дээрсээ хөдөлтөө жаалнууд нэгдвэнгийнхаа нэг лондоо эрдэм чамда эхлэх завгүй дэвтэр намаа дэлгэд гахаад үзэх харандаа үзэж баясгаад нэгдвэнгийнхаа нэг лондоо эрдэм чамда эхлэх завгүй. Дууссан уу? Дууссан. Гоё дууллаа. Багшийн мэддэг дуу байна. Шин дуу юу? За, инэрлдээ баярлалаа. Арья юу тэрсэн? Шүлгээ сайхан өндөр дуу. Гурван эрдэн алт гэвэл аавыг хэлнэ. Аштаа сайхан сэтгэлийг хэлнэ. Эрдэн гэвэл ээжийг хэлнэ. Энгийн сайхан сэтгэлийг хэлнэ. Нандан гэвэл найзаа хэлнэ. Намайг гэсэн бодлыг хэлнэ. Арья сүндэ арьята баярлалаа. За, тэгээ зургаа сайхан удаад дээлийнх нь өнгийг заавал багшигаа дуурахыг байхгүй. Өөр сайхан сонгоод удаарай. Содонгоо юу тэрсэн? Ансаг. Урт хүм модон дээлтэй будган хэлтэй. Модон дээлтэй юм уу? Урт хүм модон дээлтэй хэлсэн биш үү? Тэгээ юу юм бэ? Уртаа хүн. Тийм ээ? Модон ийм дээлтэй хүн шүү дээ. Морин уур. Харанда. 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 За баярлалаа. Шидэт харандагийн сайхан онцгой хэлсэн содонгоод баярлалаа. Цэндэ юу шүү тэрсэн? Дуу. Сайхан дуулж. Өнөөдөр чи сайхан дуу дуулдаг өдөр биш үү бас. Өдөс жахан ч гэлээ. Өөрийн бодолтой хүдэ би. Өглөө нар шиг ургандаа үсэж том болондоо сайхандаа санаж явахд бүтэндээ гинэн жахан ч гэлээ гиген хүсэлтэй хүдэ би момо хаяасан нана мөрөд минь билэндээ сайхандаа санаж явахд бүтэндээ тоглох дуртай ч гэлээ томо санаатай хүдэ би хормуухайг дийлнэ хорвог ариун болгондоо сайхандаа санаж явахд бүтэндээ. За, настай гой сургаалын дуу байна да. Тэгж шүү. Энэ дууных нь үг нь их гоё юм аа. Сэндэ юу штэ улам их амжилтсан. Тэргүүн чулуун шүлэгтэй юу дуутай юу? Онцгой. За таана. Мөстэй мөнгө аяг тэвэг. Мөсөн дээр штэ. Мөнгө аяг. Мөнгө аяг шиг юм байх тараа сар үйдий. За багш нь өнгийн ерөнхийд нөхцсөн. Тэгээ та нар өөрсдийнхөө уран сайхан төсөөллөөрөө зургийнхаа юу гүйцээж будаарай. Янжил хам багштай авиаслаг зураач Энг Совдын хаан бүтээлэг үзье. Урдаа ингээд харуулж. За тэр камер сайхан. Нөгөө дэгдэхэд дээр нисэж байна. Хүнийг ингээд хөөхөн дуулж байгаа уран сайхны аргаар ингээд дээр нь дэгдэхээ нисээ явж байгаа. Тэр үйл явдал дэгдэхээ баг нас гэж гоё дуу байдгийн шүү дээ. Тэр дуугч дуулж үйж мэдэх нь шүү дээ. Ингээд сайхан дуулаа зогсож байгаа. Сайхан охиныг маш гоё уран дүрсэлсэн Энг Совдаа улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Энэрл 115 дугаар сургуулийн Саран Туяа багштай
1-р ангийн сурагч энэрл зураг үзүүлээрэй. Урдаа ингэ барьчихдээ. Гэт зураг. За яахан яач. Дараагийн хөөхд 15 дахь сургуулийн Саран Туяа багштай 1-р ангийн сурагч Ария. Сариягийн зураг гоё болсон. Манай нэгийнх юм бол энэ яг энэ дүрслэлийг бэлтгэл ангийн цэцэрлэгийн хөөхдөд бас их гоё зурдаг. Чи цэцэрлэгт байхдаа зураг зурж ийсэн үү? Зурж Тэр суурь чинь та нарыг ийм гоё зураач болгож байгаа шүү. Одоо Ария чи чадна зураг зураал байгаарай заа юу. За амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач 34 дахь сургуулийн 2-ын ямар бүлгүүлээ? Яа. Яа удгийн Содонгогийн зураг үзье. За Содонгогийн ийм гоё уран дүрслэлтэй хөдөлгөөнийг бас ингэж илэрхийлж байгаа юм тэр чинь. Хазааж ирээд ингээс яг хүчээ аваад дуулж байгаа тийм ээ. Тэр дээр нь 2 шувуу нисч юу нөө яаж вэ? Тийм ээ. За ийм сайхан зураг зурж байгаа. Сайхан зураг зурсан Содонгоодоо улам их амжилт хүсье. За сайхан зураг зурсан хүүхдүүдэд багш нэг бэлгэн бэлдчихсэн. Одоо ингэ байж байгаа. За дараагийн авьяаслаг зураач 34 дахь сургуулийн 2-р ангийн сурагч Цэн Даюш зураг үзүүлье. За Цэн Даюш. Ер нь ийм хүүхдүүд нийтлэг их гоё аргыг олвол ингэж зурдаг. Одоо энэ дээрээ сайхан үйл явдал оруулаад тийм ээ. Одоо охтуудыг бол ямар ч хүүхдийг бол зурх нь биш үү тийм ээ. Эрэгтэй, эмэгтэй. Ингээ үйл явдалд оруулаад ингээ зурж явахгүй болно. Одоо дуучин охины зургийг сайхан зурсан. Цэн Даюштай улам их амжилт хүсье. За манай ганц хөвгүн охтуудыг яаж зурж юу гэдгийг үзнэ. Маш гоё зурсан багш нь дөрөв харсан. Авьяаслаг зураач Тэргүүн Чулуун. Воо. Тэр шууны хөөрхөн охиныхоо зургийг их гоё гүйцэтгэлтэй сайхан зурсан. Ийм сайхан зураач хүүхэд байгаа. За Тэргүүн Чулуундаа амжилт хүсье. За тэр зурсан хүүхэд нь одоо тэр гараад ирлээ шүү. За ингээд сүүлийн хүүхэд 115 дахь сургуулийн онц сурлагт 1-р ангийн сурагч энерлийн зургийг үзье. За алмастран таглалаа. Үзүүллээ. Тэр өөрөө тэр дээлийнх нь энэ загвар зохион бүтээгч болж мэдхэр юм биш. Их сайхан дээлийг өөрөө өнгө тодтоход их гоё зурсан. Сайхан зураг зурсан энэрлэлтэй улам амжилт төс. Энэ Содонго гэж цэцэг нүр чихэр. Цэцэг нүр гэдэг чинь сахарын агуулганд багтаа нүдэнд шүдэнд хоргүй. За амжилт хүсье. Содонго чихрээ аваарай. Чамд ийм Спайдерман бид ямар билээ Суперман ч юм уу? Ийм тоглоом бэлдсэн юм багш. Содонго чихрээ аваарай. Содонгод амжилт хүсье. За тэрийн Микки Маус бас нэг хүүхэдтэй таах. За энийг сайхан эвлүүлээрэй заа ёо. Амжилт хүсье. За эндээс нөхч. Чамд Микки Маус. Чамд гоё нэг гүнж одоо морь үү. Энд Микки Маус. Ингээд гоё бүтээлтэй. Энийг сайхан эвлүүлээрэй заа ёо. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баярлалаа.